За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За усан махбодд мэлхий хилэнд загсны ордныхны одоо энэ 7 хоногийн ерөнхий төлөвлөгөөс уншлага эхэлж байна. За ажил ихтэй тун завгүй байла. Уншлагаар очсон дуушлаарэ. За эндээс харахад одоо манай загсны усан махбодтой улсууд бол одоо ер нь одоо жишээлх юм бол урд чадвар өөрийнх нь одоо юу гэдгийг боломж бололцоогоо бүрэн ашиглаагүй эсвэл тэр бүхэн байгаа боловч мөнгөний гачигдaltaй байгаа байдал харагдаад байна л та. Жишээлх юм бол танд одоо мөнгө олох өшөө олон арга зам ч юм уу эсвэл өшөө боломж танд өшөө мэдлэг боловсрол байгаа ч гэсэн одоо ямар нэг байдлаар одоо мөнгөний асуудал байна л гэж би харж байна. Одоо таны толгойд одоохондоо эргэлдэж байгаа юм бол одоо мөнгө байна л гэж би харж байна, тийм ээ. За энэ одоо яагаад ингэж мөнгө эргэлдээд байгаа юм бэ гэхээр зэрэг ийм мөнгөний урсгал зогссон байгаа юм шиг. Эсвэл одоо мөнгө амархан ороод их тогтохгүй байгаа юм шиг. За ийм харагдаж байна. Мөнгөний асуудал шүүх цагдаатай одоо мөнгөний асуудлаар холбоотой байгаа юм шиг, тийм ээ. Аль эсвэл одоо за ер нь тийм. За мөн одоо танд одоо энд карма байна л гэж байна. Тэгэхээр зэрэг одоо яг урд хийсэн таны үлийн үр. За одоо сайн үйл хийсэн юм уу, муу үйл хийсэн юм уу, аль эсвэл ямар үр тариа тарьсан. За тэрийг хурааж авах цаг нь мөнөө л гэж байна. За мөн энэ дээр харахаар за одоо хийж байгаа ажил эсвэл одоо хийж байгаа зүйл үр өгөөж багтай. Аль эсвэл мөнгө төгрөг нь одоо тогтохгүй байхгүй ч юм уу, өгөхгүй ч юм уу. Ийм байгаа байдал харагдаж байна. За энэ 7 хоногт бол би энийг одоо зарим улсууд нь бол одоо хоёр тийш ажилласаагаар шинэ ажил сонгох эсвэл одоо өөр партнер сонгох эсвэл одоо зогсоох, үйл ажиллагааг зогсоох ч юм уу, эсвэл ямар ч байсан нэг тийм хамтран ажиллагаа зогссон байдал харагдаж байна л та, тий. Тэгэхээр зэрэг танд одоо шинэ ажил олдохгүй гэж санаа зовхоо хэрэггүй, шинэ ажил байж байна, тийм ээ. Хэрэг одоо үнэхээр энэ ажил одоо удаан эсвэл мөнгө төгрөгийн асуудал нь шийдэгдэхгүй, эсвэл цалин хөлсөө тавихгүй юм байгаа бол одоо ерөнхийдөө өөрийнхөө замыг бодсон дээр харагдаж байна. Энэ дээр одоо найз нөхдийн тусламжтайгаар шинэ ажил төрөл бэлэн байгаа эсвэл олдох нь гэж ойлгоорой. За ямар ч байсан энэ шүүх цагдаагийн асуудал мөнгөний асуудалтай гэсэн, тийм ээ, хэлсэн. За ийм болох нь байна. За тэгээ амьдралд ер нь яг манай усан махбодтой улсууд бол одоо амьдралын баланс алдагдсан байна. Хэд их стресстэй байна. Тэгээ гатсан юм шиг санагдаж байна. Мөнгө төгрөг нь одоо бүтэмж муутай байна. За ийм байх юм бол одоо эндээс одоо гарч ирэх юм байхгүй байна. Тийм учраас одоо шинэ одоо direction, шинэ юуг сонгоол гэсэн байх шүү. Ерөнхийдөө болж бүтэхгүй бол энэ асуудлаас гараа өөрийг сонгоол гэсэн байна. За тэгээд та одоо одоо ямар нэг юмны шийдвэр мэдээ хүлээж байгаа бол одоо бас хариу нь бол одоо бас тодорхойгүй эсвэл одоо сөрөг мэдээ иймэрхүү юм байж магадгүй байна шүү. За мөн одоо зоригтойхон шийдвэр гаргаарай гэсэн байна, тийм ээ. Энэ одоо хэрв энэ байдлаараа удаашрах юм бол одоо эдийн засгийн байдал муудах нь байна шүү. Тийм учраас одоо зориг зүрх гаргаж шийдвэрийг хурдан гаргаж дараагийн ажил хүлээж байна, тийм ээ. Тийм учраас та өөр ажилд орох юм уу эсвэл өөр замыг сонгох нь зөв харагдаж байна. За ерөнхийдөө бол яг
За энэ дээр одоо гэрээ хилэлцээр ер нь их тун чухал харагдаж байна да. Ер нь аливаа юм хийх юм эсвэл одоо энэ шинэ ажил одоо шинэ бизнес шинэ юм эсвэл бол өөр юмд эхлэхдээ одоо бас урд алдсан алдаануудыг давтахгүй байхыг анхаараарай тий. За энэ дээр одоо гэрээ хилэлцээрийг маш сайн хийж байгаарай гэсэн ийм бас нэг юм мессеж байгаад байна шүү. За ерөнхийдөө бол яг хоо шинэ одоо ажил төрөл одоо шинэ үеийн нөхцөл байдлыг сонгосноор одоо бас байдал сайжрах нэ гэж ойлгоорой. За энэ дээр одоо бас хайр сэтгэлийн асуудал дээр бол за ер нь бол буцаж нийлсэн юм дахин харагдаад байна да. Reconciliation тийм ээ. За энэ дээр одоо бас эсвэл одоо нэг хүнээс болж нөгөөтгтөө нийлэх юм уу? Эсвэл одоо нэг бизнесийг болж нөгөө бизнестэй нийлэх ч юм уу тийм ээ. Урд нь хийжсэн юм сэргээх юм уу? Иймэрхүү байдал харагдаж байна. Зарим нэг хүмүүс нь одоо reconciliation болж байгаа. Зарим нэг нь одоо салхаар шийдвэр гаргах юм уу? Хоёр тишээ болохоор шийдвэр гаргахаар ийм л харагдаад ах юм да. За тэгээ энэ дээр одоо бас түрүүний миний хэлдэг шиг өөртөө итгэл. Ер нь бол яг хуу өөрийгөө хайрлаж ээж хүнээр хайрлаа шүү тийм ээ. Энэ дээр одоо зарим нэг хүмүүс нь одоо хайр сэтгэлийн асуудал дээр одоо уучлаад одоо буцаж нийлсэн бол одоо бас сайн одоо бодолч үзэх хэрэгтэй тийм ээ. Үнэхээр би уучлах чадах уу? Буцаад нийлээд амьдрал болох уу тийм ээ? Хэрв та уучлсан бол одоо тэрийг дахин сөхөж гаргаж ирэх тийм ээ. Иймэрхүү байдлаас татгалзаарай. За би бол эндээс харахад бол одоо зарим нэг улсууд нь бол яг хуу ер нь бол яг хуу зарим нэг нь нийлж байхад зарим нэг нь салсан л харагдаж байна да. Тэгэхээр зэрэг одоо жишээлбэл зарим нэг улсууд нь бол одоо эргэж буцахгүйгээр би энд одоо хоёр энерги харж байна л да. Нэгнээс салаад нөгөөтөө нийлж байгаа ч юм шиг. Эсвэл бол одоо нэг нь за нэг иймэрхүү юм харагдаж байна да. За тэгээ энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал дээр бол одоо энэ нэг тал нь одоо нэг их хөдөлмөрлсөн юм уу одоо эсвэл бол их одоо идэвх зүтгэл гаргадаг ч юм уу. Нөгөөх нь нэг одоо юу гэдгийг нэг одоо тэр хүний одоо шимийг сорж байгаа ч юм шиг. Тэгээ иймэрхүү харьцаанаас бол одоо татгалцсан дээрдэл гэж байна. За ингээд та бүхэндээ одоо хувийн уншлага одоо сонирхож байгаа бол миний Facebook пэйж одоо Монгол Стар тайраар руу орж одоо мэдээлэл аваарай. Мөн би одоо маргааш өдрөөс эхэл 6 дугаар сарын ерөнхий төлөвийг уншин тэрнийг одоо бас сонирхоорой. Мөн одоо таны нарны зурдлага таарахгүй бол сарны зурдлага заавал сарны ордноо заавал олж уншаарай гэж зөвлөх байна. За ингээд шинэ 7 хоногийнх нь ажилд амжилт хүсье, баяртай.